Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Монголын мэдээ агентлагийн цагаан хүрд мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Улсын хурл 2014 улсын төсвийн гүйцэтгэлийн баримт бичгийг хэлэлцэж эхлээд байна. Сангийн сайдын мэдээлж байгаагаар бол нодон жил улсын төсвийн орлого 1.80 гаруй төгрөгөөр тасалджээ. Монгол-Японы төр хувийн хвшлийн хамтарсан 7 дугаар зөвлөлт хуулзалт эхэллээ. Энэ жил газар тариалангийн нутгаар гандуу байх төлөвтэй гэж Цагуур орчны шинжилгээний газараас мэдээллээ. 2015 оны эхний хагас жилд авилга албан тушаалын гэмтрийн улмаас улсад 30 гаруй тэрэм төгрөгийн хохирол учирч байна. Бид хамтдаа аян Өмнөгов аймагт үргэлжилж байна. Дунган суулгацын мэс заслын үндсэн баазыг эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байгуулна. Бүгд наримт хятад ард улс дэлхийн санхүүгийн тогтолцоог өөрчилнө. Ирэх 11-р сард болох их хорийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос, Японы төр засгийн тэргүүнээр уулзалт хийж магадгүй. Улсын хурл 2014 улсын төсвийн гүйцэтгэлийн баримт бичгийг хэлэлцэж эхлээд байна. Одоо чуулганы нэгдсэн хуралдааны мэдээллийг та бүхэнд хүргье. За сангийн яамны мэдээллээс үзвэл 2014 онд улсын төсвийн орлого 6.3 их 80 төгрөг төрж төлөвлөсөн хэмжээнээс 1 их 80 төгрөгөөр тасалдсан байна. Төсвийн орлого тасалдсан гол шалтгаан татварын орлогын бууралтай холбоотой гэсэн тайлбарыг сангийн сайд Эрдэнэт өглөө. Дотоод эдийн засгийн нөхцөл байдал үндсэндээ буурснаас шалтгаалаад, суларснаас шалтгаалаад дотоодын бараа бүтээгдэхүүн нөөтийн татвар төлөгч аж ахуй нэгжүүдийн тоо нэгдүгээрт буурсан. Хоёрдугаарт энэ дотоодын нөөтийн хэмжээ бас буурсан. За дээр нь мөн бас нэг гол нөлөөсөн хүчин зүйл юу гэхээр манай гол нэр төрлийн экспортын бүтээгдэхүүнүүдийн үн ханш дэлхийн зах зээл дээр унснаас шалтгаалаад энэтэй холбоотойгоор бол тодорхой хэмжээний бас татварын орлогын бууралт бол бий болсон байж байгаа. За сангийн сайдын тайлбарлаж байгаагаар бол 2014 онд төсвийн алдагдлыг нөхөхийн тулд төсвийн тогтворжуулалтын сангаас 118 тэрбум төгрөг зарцуулсан байна. Одоогоор тогтворжуулалтын сан 310 тэрбум гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Засгийн газар өнгөрсөн онд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн хэсэг тухайдаж улсын хурлын чуулганы хуралдааны үеэр яригдлаа. Тэгэхээр төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18.3-д юу гэж заасан байдг вэ гэхээр хэрвээ төсвийн хүрээний мэдээллийг зөрчих, төсвийн тусгай шаардлагыг саяхан 2 шаардлагаар зөрчигдсөн байгаа. Тохиолдолд засгийн газар огцорно гэж заасан байна. Засгийн газар ингэх ёстой, тэгэх ёстой, эсвэл огцрох ёстой, эсвэл хариуцлага хүлээх ёстой гэсэн тийм байдлаар хандаж, тийм дүгнэлт аудитын байгууллага гаргахгүй, ингэх эрх зүйн боломж байхгүй. Энэ улсын хурлын эрх мэдлийн хүрээний асуудлууд гэж үзэж байгаа. За төрийн албаны зөвлөлийн мэдээлэлээс үзвэл 2014 онд төрийн албан хаагчдын тоо 2700-аар нэмэгдсэн байна. Харин төрийн албан хаагчид хууль бусаар халагдсанаас хамаарч эцэстээ төсвөөс нэмэлт их усүр шаардагдах ачаал үүсэх байдал бий болдог эсэх тухайдаж зарим гишүүн хөндлөө. Баахан хүмүүс халдаг. Халсны дараа нөгөө хүмүүс нь мэдээж зэрэг хууль бусаар халагдсан учраас шүүхээр явдаг. Ингээд шүүхээр яваад нөгөө хүмүүсийг албан тушаалд буцаагаад тавьдаг. Энэ хоорондох цалингийг бас төлөвлөдөг л дээ. Нөгөө халсан сайд нар, халсан дараа нар болохоор ямар ч тийм юм хариуцлага хүлээдэггүй. Төрийн сан төр нь нэхэмжилж нөгөө хүмүүсээс гарах ёстой. Иймэрхүү юм явж гэнэ үү, явахгүй нөө. Нийт шүүхийн тогтоол гарсан 51 тэрбум төгрөг улс иргэдэд барагдуулах ёстой ийм статистик бий. Энэ дотроос 29 тэрбумыг бол нэн даруй төлөх ёстой гэсэн ийм шаардлага тавигдж байгаа. Энэ жил улсын төсвөөр тавигдсан ердөө 2 тэрбум гаруйхан төгрөг бол тавигдсан. За төсвийн орлого тасалдахад хүрдэг нэг гол шалтгаан нь бодиттой бус төлөвлөлт хийдэг, зарлагад суурилж төлөвлөдөг байдалтай холбоотой гэж сангийн сайд тайлбарлаж байна. Харин гишүүн улааны хувьд төсвийн байдалд зөв дүгнэлт хийх шаардлагатай гэсэн байр сууриас хандлаа. За бивэл төлөвлөлтөндөө биш. Энэ батлагтай байгаа шүү дээ. Засгийн газраас орж ирсэн саналыг яаж баталж байгаа вэ гэдгийг бид бас дүгнэлт хийгээд үзчихмээр байгаа юм. Тийм ээ, орж ирсэн саналыг нь ихээхөө өөрчилж байгаа. Орлогыг нэмж байгаа. Зарлагыг нь хорогдуулах хэмжээг нь хасж байгаа.
За харин дотоодын өрийн хэмжээ 2.9 их 80 төгрөгт хүрсэн. Цаашид засгийн газар дахин дотоодын бонд гаргавал банкны салбарт сөргөөр нөлөөлнө. Төсвийн дарамт жигсэн гэдгийг сангийн сайд тайлбарлаж байна. Улсын хурал 2014 оны улсын төсвийн гүйцэтгэлийн баримт бичгийн төслийн хэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Зөвлөлт хуулзалт Токио хотод эхэллээ. Энэ удаагийн уулзалтанд Монгол улсаас 55 компани 83-ыг төлөөлөл оролцож, Японы үйлдвэрлэл эрхлэгчтэй ямар салбарт хамтарч ажиллах сонирхол байгаагаа илэрхийлж, урт хугацааны түншлэл байгуулахаар төлөвлөж байна. Харин Японы хувийн хвшлийн 80 орчим бизнес эрхлэгчийн зүгээс Монгол улстай эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм а. Монгол-Японы төр хувийн хвшлийн бизнес эрхлэгчдийн 7-р зөвлөлт уулзалт яг одоо Токио хотод үргэлжилж байна. Монголчуудын хувьд бидэнд газрын дээрх болон доорх дээр нь хөдөө аж ахуйн баялаг асар их байна. Харин Япон улсад үйлдвэр хөгжүүлж ирсэн туршлага, дээрэс нь өндөр хөгжилтэй технологи байна. Тийм учраас энэ бүгдийг нийлүүлээд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэдэг зүйлийг хувийн хвшил бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид онцолж байна. 127 сая хүн амтай Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 4.8 их 80 Америк долларт хүрсэн. Зөвхөн 2014 онд 697 тэрбум Америк долларын бараа бүтээгдэхүүнийг гадны улсуудад экспортлсон байна. Монгол улсын хөдөө аж ахуйн төвхөн эдийн арвин нөөцтэй, харин Япон улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж ирсэн туршлага, өндөр технологи суурилсан аж үйлдвэрийн тоног төхөөрөмж байна. Тиймээс аж үйлдвэрийн салбарт хамтарч ажилласнаар дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа юм. Япон-Монголын эдийн засгийн харилцаанд чухал нөлөө үзүүлэх олон төлөөллийн хамт аж үйлдвэрийн салбарыг хэрхэн хөгжүүлж, төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг хэрхэн дэмжих асуудлаар хэлцэж байгаадаа баяртай байна. Жетрогийн дэмжлэгтэй зохион байгуулж байгаа энэхүү уулзалт хувийн хвшлийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн том тус болно гэж харж байна. Аж үйлдвэрийн сайд Эрдэнэт уулзалтыг нээж хэлсэн үгэндээ манай улс 2014 онд нийт 131 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 11 тэрбум Америк долларт хүрсэн. Үүнээс 5.8 тэрбум Америк долларын экспорт, 5.2 тэрбум долларын импорт хийсэн. Гэтэл гадаад худалдааны нийт эргэлтийн 3.6%-ийг, экспортын 1.4%-ийг Япон улстай хийсэн худалдаа эслэж байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс энэ бүхнийг нэмэгдүүлэхэд хувийн хвшлийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг онцолсон юм а. Японы зах зээлд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, Японы технологи ашиглан хамтран ажиллах сонирхлоо Японы ажил хэрэгч хүмүүс та бүхэнд өнөөдөр нэмж дэвшүүлж байна. 55 компани 80 гаруй бизнес эрхлэгчид энэ хүмүүсүүд мэдээж намайг зүгээр нэг дагалдаж ирээгүй. Энэ хугацаанд Японы зах зээл, ижил төрлийн бизнес эрхлэгчтэй харилцсан урт хугацааны холбоо тогтоох найдлага тээж ирсэн гэдгийг би бас тусгаалan тэмдэглэхийг хүсэж байна. Монгол улсын Япон улстай хүнд үйлдвэрийн салбарт газрын тос боловсруулах, нүүрс, химийн, зис боловсруулах, төмөрлөгийн, машин тоног төхөөрөмжийнгээд олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж байгааг хэлж байсан. Харин Японы талаас манай улсын хууль эрх зүй болоод Японы хөрөнгө оруулагчдад манай талаас ямар дэмжлэг шаардлагатай байгааг илэрхийллээ. Монголоос хөдөө аж ахуй газар тариалан ноос ноолуур эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн үйлчилгээ, барилга, тээвэр зууж, худалдаа, аршид боловсруулах, сүлжмэл эдэл үйлдвэрлэх, хаягдал дахин боловсруулах зэрэг салбарын төлөөлөгчид өнөөдөр энд ирсэн байна. Эдийн засгийн түншлэлийн хэлцээр байгуулагдсанд Японы хувийн хвшлийн бизнес эрхлэгчид баяртай байна. Гэхдээ Монгол улсад бизнес эрхлэхэд хэд хэдэн зүйлээр дэмжих шаардлагагүй, үүнийг салбар хуралдаанаараа бид хөндөн ярилцсанаа. Монгол улс аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхой болгосон. Эдийн засгийн түншлэлийн гэрээгээ олон жилийн найрсаг харилцаатай Япон улстай анх байгуулсан. Энэ бол Монгол улсын үйлдвэрлэгчид дотооддоо биш, олон улсын зах зээл гарах том боломж юм. Хоёр орны хувийн хвшлийн бизнес эрхлэгчид уулзаж энэ асуудлыг хэлэлцснээр тухайн салбарт үнэхээр шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын болон хамтын ажиллагааны асуудлаар олон үр дүн гарна гэж хүлээж байна. Монголын 50 гаруй компани Японы 280 гаруй хувийн хвшлийнхэнтэй хамтарч ажиллах, мэдээлэл солилцох боломжийг тус уулзалт олгож байгаа юм. Хамгийн гол нь энэ удаагийн бизнес уулзалт харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих юм а.
Монгол улсын хөдөө аж ахуйн орон ноосо түүхийгээр нь экспортлогч нэм үртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон Японы зах зээлд нийлүүлж болно. Тухайлбал Монгол-Японы хамтарсан дулаалгын материал үйлдвэрлэдэг компани эхний борлуулалтаа хийж эхэлсэн Шинэ Зеландын ижил төрлийн бүтээгдэхүүн 1 м квадрат нь 3000 йенээр Японд худалдаалагддаг. Тэгвэл Монголд үйлдвэрлэсэн энэ бүтээгдэхүүн 3 дахин хямд өртгөөр буюу 1000 йенээр зарагдана. Олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж чадаж байна. Гэхдээ хамтарсан үйлдвэрлэл эрхлэхэд цөөнгүй хүндрэл тулгардаг байсныг үйлдвэрлэгчид ярьлаа. Монголд үйлдвэр байгуулах нь Японд байгуулахаас 10 дахин илүү өртөг шаарддаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын босго тавьдаг нь үйлдвэрлэлээ эхлүүлж байгаа бизнес эрхлэгчдэд багагүй дарамт учруулдаг байсан. Эдийн засгийн түншлэл хэлэлцээр байгуулагдсанаар аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаанд чухал үр дүн гарна гэж харж байна. Японы жижиг дунд үйлдвэрлэлийн 300 орчим төлөөлөгч энэ удаагийн бизнес эрхлэгчдийн уулзалтанд ирсэн байлаа. Тэд аж үйлдвэрийн салбарт өргөн хүрээтэй хамтарч ажиллах найдвартай түнш монголчууд мөн үү? Үйлдвэрлэл байгуулах боломж байна уу? Түүхэн эдийн ямар нөөц байна гэд олон асуултандаа хариулт олж чаджээ. Монгол оронд ургадаг хуш модны самраар уламжлалт дангаах ухааны эм бэлтгэл үйлдвэрлэхээр хэдэн жилийн өмнөөс судалсан ч амжилт олоогүй. Харин энэ уулзалтанд ирээд хуш модны самрыг цөмөөд бэлэн бүтээгдэхүүн болгон худалдаалдаг монгол компанитай уулзлаа, хамтарч ажиллах асуудлаач ярилцлаа. Миний хувьд Хоккайдогоос ирсэн. Манай хотын цагаагаар Монгол улстай төстэй. Тиймээс барилгын салбарт хамтарч ажиллахыг хүсэж байна. Манайх барилгын туслах хэрэгсэл буюу шугам хоолойн эрэг боолт үйлдвэрлэдэг. Үнэхээр хамтарч ажиллах боломжтой компани байвал үйлдвэрээ байгуулах асуудлыг ч судлаж үзнэ гэж бодож байна. Монгол улс аж үйлдвэрийн салбараа цогцлбор хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй. 5 компани цамц үйлдвэрлээд бүгд зарах гэж өрсөлдөдөг тогтолцоогоор аж үйлдвэрийн салбар урагшлахгүй. Тавуулаа нийлээд нэг цамц оёод нэмүртэг шингэсэн бүтээгдэхүүнээ олон улсад нь худалдаалах нь чухал. Өөрөөр хэлбэл 3 сая хүнтэй зах зээл илүүдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байснаас 126 сая хүнтэй Японы зах зээлд танилцуулах нь чухал гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байлаа. Энэ 120 сая хүн дотор биднийг таньдаг хүн цөөхөн шүү дээ. Тийм учраас нэг удаа ирээд биш, маш олон ирж, олон уулзалт хийж дараа нь тодорхой юм хийнэ гэхээс зүгээр нэг удаа ирээд тийм гэж байхгүй. Манай ноос ноолрын салбартаас говь компанитай хамтарч ажиллаж байсан улсууд бас ирж байна. Сонирхож үзэж байна. Тэгээ би бас хүсэлтээ хэллээ. Одоо ингээд танаад ингээд самсан ноолор экспортлээ. Та нар одоо ингээд ийм эрх үйлдвэр байвал одоо манад оруулж өгөөч. Гэсэн ийм хүслүүдийг хэлээд ингээд яриад явж байна. Энэ удаагийн Монгол-Японы төр хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн уулзалт Монголд үйлдвэрлэсэн нэм үртэг шингэсэн ганц бэлэгч болов Японд борлуулах зорилго тавьж байгаагаараа илүү ач холбогдолтой байгааг үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байна. За гадаа зах зээл жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих ийм санал санаачлаг гарч байгаа бол дотоодод тэдний санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэсэн зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төгөлдржүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвүүд хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар хотод боллоо. Энэ хэлэлцүүлгээр гол яригдсан сэдв нь зээлийн батлан даалтын сангийн их үүсвэрийг нэмэгдүүлэх төслийн тухай байсан юм. Одоогоор зээлийн батлан даалтын сангийн их үүсвэр 5 тэрбум төгрөг байгаа. Үүнийг 60 сая доллараар нэмэгдүүлэх төслийг зээлийн батлан даалтын сан Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа юм байна. Азийн хөгжлийн банк зөвхөн Монголд ч биш Азийн олон улс орнуудад зээлийн батлан даалтын сангийн тогтолцоог нь дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, санхүүжилт авах боломжийг нь хангах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бид яг ийм төрлийн төслийг энэтхэг Казахстан улсуудад хэрэгжүүлж байсан. Зөвхөн сангийн дэмжихээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Энэ төслийг хэрэгжүүлэх асуудал улсын хурлаар хэлэлцэгдэн хэрвээ дэмжигдээд явбал энэ ондоо багтаад эхэлчих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Гэхдээ манай зээлийн батлан даалтын тогтолцоонд бас засаж сайжруулах зүйл байгааг хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Иргэд зээлийн батлан даалтанд хамрагдахын тулд эхлээд арилжааны банкнд хандаад арилжааны банкнаас энэ төсөл батлан даалт хэрэгтэй байна гэж үзсэн нөхцөлд батлан даалтыг гаргадаг байна. Энэ нь их удаашралтай үйл явц болдгийм байна. Харин бусад орнуудад үнэхээр ач холбогдолтой үр дүнтэй төсөл байх юм бол шууд батлан даалт гаргадаг тогтолцоотой байдаг. Манайд ийм хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиа эргэж харах хэрэгтэй гэж зарим албаны хүмүүс хэлж байсан юм а. Тэгэхээр мэдээж шууд батлан даалт гаргахад шалгуур үзүүлэлт маш өндөр байх ёстой. Тухайн үйлдвэрлэл эрхлэгчийн эрсдэл, тэр зах зээл, борлуулалт бүх зүйлүүдийн бол судалсны үндэс дээрээс за энэ бол энэ шууд батлан даалт хийх боломжтой юм байна гэдэг ийм л одоо тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд бид нар хуулиа өөрчлөх хэрэгтэй байна.
Зээлийн батлан даалтын сангийн их үүсвэрийг 60 сая доллараар нэмэгдүүлэх нь бараг 20 дахин нэмэгдүүлж байна гэсэн үг. Ингэж нэмэгдүүлж чадвал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олдох санхүүгийн боломж ч мөн 20 дахин нэмэгдэж байгаа гэж ойлгож болох юм а. Дэлхийн цагуурын өөрчлөлт сүүлийн 20 жилийн хугацаанд огцон мэдрэгдэх болсон. Тухайлбал Монгол орны ганц удны давтамж 15-аас 20 жилийн хугацаатай байдаг байсан бол одоо 5-аас 10 жил болж ойртжээ. Цагаагаар энэ өөрчлөлт хөдөө аж ахуйг газар тариалан хөгжсөн улс оронд илүү дарамт төвчрүүлэх аюултай байгааг олон улсын цагуурчид анхааруулсан байна. Энэ байдал манай улсад ч гэсэн нөлөөлөх болжээ. Дэлхийн цагаагаарын дулаарл Аз төв тэр дундаа баруун хэсгээр илүү мэдрэгдэж байгааг олон улсын судлаач тогтоожээ. Энэ байдал манай оронд ч гэсэн нөлөөлөх болсон. Жишээ нь энд 1940 оноос хойш Монгол оронд цагаагаар хэрхэн өөрчлөгдсөнийг харуулжээ. 70 гаруй жилийн хугацаанд Монгол оронд 2.5 орчим градусаар дулаарч хурд унтсан хэмжээ 10% буурсан үзүүлэлт гарсан байна. Тэгэхээр энэчнээс харахад бол бид нар бол нэг тодорхой нэг 10 жилийн циклтэйгээр энэ ганцуудын давтагддаг байсан бас 1990-ад оноос хойш бол энэ давтагдал бол горим алдагдсан байгаа. За ингээд давтамж бол үндсэндээ бол ихсээд түүний үргэлжлэх хугацаа эрчим бол харьцангуйгаар өндөр болсон жишээг бол энэчнээс харж болно. Энэ судалгаанаас үзэхэд Монгол оронд 100 орох бороо багасч өвөл орох зас нэмэгдсэн байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байгааг тэрээр хэлж байлаа. Энэ зуунлаг гэхэд газар тариалангийн бүсээр гандуу байгаа нь эрх намар ургац бага авах төлөв ажиглагдаж байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээлэлээр Баян-Улгийн Ховд, Говьлтай аймагуудад зуншлах сайн, харин наашлаад төвийн зарим нутгаар хуруураа бага олон хоног үргэлжилсэн халуунаар гарах болжээ. 71 мянган гад одоо илүү ийм хэмжээний талбай тариалсан нийтээ бол 500 гаруй мянган гад тариалт хийсэн байгаа. Ингээд тариалтын явц бол сайн байгаа. Хамгийн гол нь одоо тариагаа хатаачихгүй газар тариалангийн бүс нутагт одоо иймлэр үйл нөлөөлөгч байдаг юм уу? Энэ чиглэлээр арга хэмжээ авч тариагаа ургуулах нь их чухал байна гэдэг тал дээр бол дэлгэрэнгүй мэдээ хийсэн. Эрх саруудад бол одоо өвлжилтийн бэлтгэлийн хангаах за гол урьдчилсан дүн мэдээг гаргахын тулд бид нар юу гэхээр бэлтгэлийн даац 1500 гаруй цэгт бол 8 сарын 30-ны дотор бол манайх бэлтгэлийн даац багтаа хэмжээ үнэлгээг бол бүх Монгол улсын бүх багийн төвшөнд хийж гаргана. За мөн 8 дугаар сарын 30-ны дотор бид нар эрх өвөл одоо энэ мэчин жил ямар өвөл болох вэ гэдэг төлөө бол 8 дугаар сарын 30-нд гаргаж одоо бас хэвлэл мэдээлэлээр хийж гаргана. Монгол орны ганц удны үйлчлэлийг үзэхэд 1945 онд орон даяар гам болж их хэмжээний мал хорогдож байсан. Энэ байдал 2000 оны ихэр мөн давтагдаж улс их хэмжээний охирол амссан байдаг. Гэтэл 2009-с 2010 онд их нутгаар гам болж өвөл их зас орсноор мөн л олон тооны мал хорогдсон. Энэ нь ганц удны давтамж ойртсон мөн урьдчилан хэлэх боломжгүй болж байгааг цаг уурчид хэлж байна. Ийм байдал дэлхийн олон оронд ажиглагдах болсон. Тэр дундаа Аз төвд өөрчлөлт илүү их байгааг олон улсын судлаачид сануулсаар байгаа юм байна. Гар зургийн уралдаанд бүтээлэн ирүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд үндэсний баяр наадам зохион байгуулах комисс болон оюуны өмчийн байгууллага зохиогчийн эрхийн гэрчлэг олголоо. Энэ бол оюуны өмчийн үндэс нь аж холбогдлыг нэмэгдүүлэх чиглэсэн зохицуултаа гэж зохион байгуулагч талууд үзэж байгаа юм. Миний Монгол наадам сэдвт гар зургийн уралдаанд зохион байгуулсан уламжилт өв соёлоо дээдлэх, эх оронд сэтгэлгээг төлөвшүүлэх, оюуны бүтээлт сэтгэлгээг хөгжүүлэх, оюуны өмчийн соёлыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж Шадар сайд үндэсний баяр наадмыг зохион байгуулах орооны дарга хүрэлцэх тайлбарлаж байна. Оюуны өмчийн одоо үнэлэмжийг одоо бас миний хүүхдүүд одоо бүгдээрээ мэдэрч хүн өөрийнхөө оюун бодлороо юм хүн альва нэг зүйлийг хийж бүтээвэл бас үр дүн ингэж гардаг юм аа. Олон нийтэд одоо ийм ач тустай юм аа гэдгийг одоо бас энэ баг залуугаас ойлгож мэдэрч байгаа явдал их сайхан байна гэдэг. За гар зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдэд үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссийн өргөмжил болон зохиогчийн эрхийн гэрчлэгийг олголоо. Тухайн хүүхдүүдийн хувьд миний Монгол наадам сэдвийн хүрээнд бүтээлээ туурвсан байна. Тэгээ миний Монголын наадам гэсэн болохоор одоо наадам чинь нөгөө нэг юу дээр болохоор нөгөө нэгэн хөл цагаан тугаа залж иж эхэлдэг болохоор тэгээд эсвэл цагаан тугаа тэгээд хадаг байдаг Монгол гэдэг учраас тэгээ хадагтай миний Монгол гэсэн болохоор би өөрийгөө хадагтай зарсан л да. Тэгээ 93 наадам гэдэг утгаараа морь уралж байгаа, сум харавж байгаа бүх барилдаж байгаа зарсан байгаа. Монголын өв соёлыг илүүтэйгээр гаргахыг хүссэн.
Тэгээд үндэсний хувцаараа гоё наадамлж байгаа хүмүүсийг зорсон байна. За миний Монгол сэдвт гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн хүүхдийн бүтээлийг үндэсний баяр наадмын үеэр зураг тууцад нийтлэх бусад хэлбэрээр ашиглах юм. Тухайн эрхийг баяр наадмын комисс шилжүүлэхийн тулд холбогдох талууд гэрээ байгууллаа. Миний Монгол наадам уралдаанд төрүүлсэн одоо сарны охины зургийг одоо үндэсний баяр наадам зохион байгуулах хороо одоо өөрийнхөө хэвлэмэл гудсанд ашиглана, хэвлэмэл сурталчилгаанд ашиглана гэж байна. Тэр нь бол одоо марк байна, календар байна. Тэгээд тодорхой хэмжээний одоо орлого олох юм бол охинд бол одоо бүтээл ашигласны төлбөрт нь тооцож одоо тодорхой хуваар тооцож бүтээл ашиглах төлбөрийг төлөх юм байна. За оюуны өмчийн газрын мэдээллээс үзвэл жилд дунджаар 10-аад хүүхэд залуу зохион бүтээгчийн бүтээлээр оюуны өмчийн гэрчилгээ авч байгаа юм. Авилагтай тэмцэх газар энэ оны эхний хагасжилт хийсэн ажил хүрсэн үр дүнгээ тайлгналаа. Хагасжилын дүнгээр авилга албан тушаалын гэмтрийн улмаас улсад 30 тэрбум 145 сая төгрөгийн хохирол учирсан байна. 30 гаруй тэрбум төгрөгийн хохирлоос мөрдөн байцаалтын шатанд 577 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөсөн. 7 тэрбум 908 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан байна. Мөн 240 сая төгрөгийн нуугдмал мөнгө эд хөрөнгийг илрүүлжээ. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэгээс албан тушаалтан албаны эрх мэдлээ уруулах гэмт хэрэг 93% нь эзэлсэн байна. Сэтгүүлчдийн сонирхол асууж байсан сэдв бол улсын их хурлын гишүүн ерөнхий сайд асан Алтан уугийн хөрөнгө орлогын мэдүүлэгт шалгалт хийсэн хэсэг асуудал байлаа. Учир нь өнгөрсөн 7 хоногт авилагтай тэмцэх газрын гих Twitter хуудасаар ийм мэдээлэл цацагдсан билээ. Улсын хурлын гишүүн Алтан уугийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хянаж шалгалтын ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Хянаж шалгах эрхтэй субъект нь ч авилагтай тэмцэх газар биш. Өнгөрсөн өдрүүдэд авилагтай тэмцэх газрын энэ албан ёсны нэрийг хуурамчаар дуурайлган хуурамч аккаунт нээж их хурлын гишүүн Алтан уугийн эсрэг зөвхөн Алтан уугийн гишүүний эсрэг чиглэсэн юм жиргээ мэдээллүүдийг тавьсан байсан. Мөн Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэх Сиренэнд орж Санжин баяр иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерхий газрын дарга Пүрэвдорж нарын тухай асуудлаарч мөн аль басны тайлбар өгсөн юм а. За Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Сиренэнд оржийг эрэг хуулийн 266-гийн 266 дахь зүйлийн 266-гийн 2 заасан зүйл ангиар эрэг үүсгэн шалгаж байгаа. Улсын хурлын гишүүн уянгийн хандсан асуудлаа авилагтай тэмцэх газарт хандсан. За энэний дагуу Санжин баярт холбогдох асуудлыг шалгаад авилагтай тэмцэх газраас хариуг улсын их хурлын гишүүн уянгад хүргүүлсэн байна. Иргэний харьяаллын шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Пүрэвдорж болон өөр бусад албан тушаалтнуудыг эрэг хуулийн 263 дугаар зүйлийн 263-ын 2 за мөн 273 дугаар зүйлийн 273-ын 2 за эрэг хуулийн 150 дугаар зүйлийн 150-ын 3-т заасан зүйл ангиар эрэг үүсгэн шалгаж байгаа. 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 322 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгасан байна. 2007 онд манай улс авилгалын индексээр 179 орноос 99 дугаар жагсаж байсан бол одоо 80 дугаар жагсаж байна. Манай улсад 9 дэх жилдээ зохион байгуулагдсан олон улсын энхээ сайхуулах хааны эрэлт хээрийн сургалт оролцсон орон орны цэрэг дайчид нийгмийн салбарт хувь нэмэн оруулдаг уламжлалтай. Тэд энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах таат орч нөхцөлийг бүрдүүлж сургууль цэцэрлэгийг ижвэрэн төвчүүлж өнөөдөр хүлээлгэн өглөө. Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургуулийн гаднах талбайг ижбүрэн тохижуулж хүүхдүүд чөлөөтэй тоглох сагсан бөмбөгийн талбайг энхийг сахиулагчид барьж байгууллаа. Ирэх намар энэ сургуулийн хүүхдүүд жигдхэн ногоон хашаа спортын шин талбай бүхээс сургуулаа зорино. За энэ бүхнийг Монголын зэвсэгт хүчний цэрэг дайчид Номхон 7 дахь Америк нэгдсэн улсын Тэнгисийн явган цэргийнхэнтэй хамтран байгуулсан юм а. Хааны эрэлт 2015 олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт дадлага нь Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадварыг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн иргэдэд иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, сурталчлах чиглэлээр хийгдэж буй томоохон арга хэмжээнд нэг байдгаар бас онцлогтой юм а. Манай улсад 9 дэх жилдээ зохион байгуулагдсан олон улсын энхийг сахиулагчдын хааны эрэлт цэргийн хээрийн сургалт оролцсон Америк нэгдсэн улс, Канада, Солонгос, Монголын 230 гаруй цэргийн албан хаагчид барилгын болон эмнэлгийн хамтарсан ажиллагаанд оролцож Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг сургуулийн тогтчлолтод хувь нэмрээ орууллаа. 55 дугаар тусгай сургуулийн хуучин агуулга байсан өрөөг засварлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн физик эмчилгээний өрөөг байгуулж өгсөн байна.
Монгол улсын цэрэг даачид олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, одоо ч үүргээ нэр төртөө гүйцэтгэж байгааг биднэ. Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа бүхий л талаар өргөжөнд хэлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энхийг сахиулагч цэрэг дайчдын барилгын хамтарсан ажиллагаанд Америк нэгдсэн улсын засгийн газраас $170,000 хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Сууж яваа морь чарга үүрдэг байсан байна. 2010 онд ашигтай байна. маш олон үзчихсэн гэсэн тайлбарыг өгч байгаа юм а. Үүнтэй Өнгөрсөн 6 сая тонноор ажилласан байна. Монгол Ардын намаас санаачлан иргэдтэй уулзаж санал бодлын сонсох зорилготой бид хамтдаа Өмнөг аймгаас эхэлж байна. Энэ сарын 27-28-ны өдөр болсон энэхүү аянд Монгол Ардын намаас нийт 7 баг гарч Тус аймгийн бүх сумдад очиж иргэдийн санал бодлыг сонссон юм а. Орон нутагт улс төржилт, намчирхал, хэрээс хэтэрч төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй болсон тухай иргэд хэлж байна. Энэ байдлыг засахын тулд үндсэн хууль болон сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж тэд үзэж байгаа юм. 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа Өмнөг аймгийн ихэнх сумын сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар ажилласаа чөлөөлөгдөжээ. 2016 оны сонгуулийн дараа энэ байдал дахиад давтагдах уу гэж орон нутгийн иргэд асууж байна. Ингэж улс төржиж байснаас сумын засаг дарга орон нутгийнх нь өөрсдөө сонгоод шийдээд явчих болдгүй мүү гэдэг саналыг ч иргэд гаргаж байлаа. Дээр нь сонгуулаар маш их зардал чирэгдэл гардаг. Энэ нь иргэдийг залхааж төрд итгэх итгэлийг үгүй болгож байгааг тэд хэлж байгаа юм а. Миний бодож байгаагаар бол энэ улсын хурлын үтсийг жаахан өөрчилж нэгдэг байл хоёр тангимтай болох хэрэгтэй байна. Яагаад гэвэл өнөөдрийн улсын хурл сууж байгаа 76 гишүүн ард түмнийг одоо бүрэн төлөөж чадахгүй. Бүр чадаад тэр нэг намын нэрийн жагсаал гэдгээр 28 нь хасагдсан. Энэ 28 хүн одоо сонгогч гэж байна уу? Байхгүй шүү дээ. Бол одоо тэр нэг хар хайрцаг хураадаг чи ер нь дэлхий дээр бараг ганц Монгол байдаг гэж юм хүн яриад байсан. Би тэрний үнэн байх гэж боддог. Монгол л байгаа юм шиг байна. Нэгдүгээр, хоёрдугаар тэр санал асуултыг бол одоо тоолдог зүйлийг бол яг хийх хэрэгтэй. Энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах энэ асуудлыг үүн дээр хамгийн гол нь бүх ард түмнэрээ хэлцүүчээрээ энэ нь баг шудраг зөв болох байхаа гэж бодож байна. Орон нутгийнхан засгийн газраас бидэнд хэрэгтэй ямар хууль бодлого шийдвэр гарах нь вэ гэдгийг чих тавин хүлээж байдаг. Гэтэл тэдний санал бодолд нийцсэн амьдралд тус нэмэр болох хуулийн төсөл, эдийн засгийн том төслүүд улсын хурлаар ирээд таг гацдаг. Жишээ нь 5 толгойн төслийг урагшлуулахыг өмнө говьчууд их хүлээсэн. Мөн малчдын хөдөлмөрийг хүнд хөдөлмөрт тооцож тэтгэврт гарах насыг наажлуулах хуулийн төсөл батлагдчихвал хэрэгтэй байгааг тэд хэлж байлаа. Гэтэл одоо болтол эдгээр хуулийн төслийн аль нь ч улсын хурлаар хилцүүлэгдээгүй байна. Төрийн ажлыг хэн гацааж ийнө гэхээр би та бүхэнд ганцхан жишээ хэлье. Өнөөдөр үндсэн хуулийн ажлын хэсэг нь Ардчилсан намын гишүүн Батбаяр толгойлж байгаа. 5 толгойн ажлын хэсгийг Ардчилсан намын гишүүн Эрдэнэчимэг толгойлж байгаа. Сонгуулийн тухай хуулийг Ардчилсан намын гишүүн Бурмаа толгойлж байгаа. Улс төрийн намуудын тухай хуулийг Ардчилсан намын гишүүн Баярцөгт толгойлж байгаа. Ингээд явж байгаа ш. Монгол Ардын намын гишүүд энэ ажлын хэсгийн 3/1-ийг нь бүрдүүлж байгаа. Тийм учраас Монгол Ардын нам ажил гацааж байгаа, төгжиж байгаа гэдэг ойлголт бол шал худлаа шүү. Харин энэ малчдын тэтгэврт гарах насыг 5 жилээр найшлуулах, энэ ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, энэ ахмадуудад ач санах. За тэгээд тэр жижиг дунд бизнесээр эхэлж байгаа нөгөө жижиг аж ахуйн нэгжийг тэр нөөтийн татвараас нь хөнгөлдөг энэ хуулийн төслийг үйл ажиллагааг дэмжих хуулийн төслийг ардын нам өргөн бариад бас дэмжигдэхгүй ингээд явж байгаа. Улаан цэнхэр намыг ялах хөнгөх хөдөө орон нутагт хэрэггүй. Харин доктортой ажлын байр малчтай дэмжсэн бодлого шийдвэрүүдийг л тэд хүсэж байна. Сонгуул ойртохоор дарга сайднаар аймаг суманд ирж уулзах нь ихсдэг. Иргэд тэр болгонд нь өөрсдийнхөө санал бодлоо хэлдэг гэж гарсан үр дүн байдгүй. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг орон нутгийнхан хүсэж байсан юм а. Байр суурь нэг байгаа. Эрүүл мэндийн даатгал төлж байгаа иргэд эрүүл мэндийн үйлчилгээг үн төлбөрөөр авах хэрэгтэй. Гэтэл зарим сумын иргэд энэ эрхэн эдэлж чадахгүй байна. Жишээ нь Өмнөг аймгийн Мандалуу сумын иргэд сумынхан эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ өөрсдөө эм тэрэгэн авдаг байна. Улсаас өгсөн эм тэрэг хүрэлцдэггүй учраас өөр арга байхгүй байгааг сумын эмч нар хэлж байлаа. Аймгийн төвөөс 140 гаруй километр алслагдсан Мандалуу сумын иргэд яарсан сандарсан үедээ сумынхаа эмнэлэгт хандхаас өөр арга байдгүй.
Гэтэл сумын эмнэлэг нь нэрнээс цаашгүй болж хүн амд анхан шатны тусамж үзүүлэхэд хүндрэлтэй болсон. Жишээ нь зүрх судасны даралтай хүн сумандаа эмчилгээ хийлгэхийн тулд аймгийн төвөөс эм тариагаа худалдаж авдаг. Хэрвээ эм тариагаа авчрахгүй бол эмчилгээ хийлгэх боломжгүй гэж байна. Тухайн би л одоо эмнэлэгт 2 удаа өөрхөн чиптэн холоо чиптэн заримдаа тэгээд эм авах болгол орчин. 164 эм авах байсан бол 30-40 гаднаас авна. Өнөө аптинкаас авна. Аптинкаас авахлаар байхгүй байна. Хот хүрээ найз нөхөдтэй захиж байж. Тэгж байж л болж явна. Эми хүрэлцэн юм уу? Мөнгөөр авчиж хэлсэн юм байна шүү дээ. Дэм тариан байхгүй гэнэ. Өрдөн сумын эмнэлэг ийм байдгүй байсныг тэд хэлж байлаа. Учир нь улсын эмийн сан эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг. Тиймээс орон нутгад ажиллаж байгаа эмч нар хэрэгцээтэй эм тариагаа эрүүл мэндийн яамнаас захиалаад авчихдаг байсан. Тухайд захиалсан эм хүлээгдэнэ үхэхээс тасардгүй байжээ. Гэтэл 3 жилийн өмнө холбогдох хуульд өөрчлөлт оруулж салбарын яам батлагдсан төсвийн хэмжээнд тааруулж эм тариаг нь орон нутгад хуваарилдаг болсон. Хуваарилсан эм тарианд дуусвал сумын эмнэлэгт эмчлүүлэх боломжгүй боллоо гэсэн үг ээ. Одоо жишээ нь гэтэл одоо хагас 1-р улиралд гэтэл одоо 30 витамин С ч юм уу 50 ампицлин ч юм уу одоо 50 ципозил ирдэг байхгүй юу. За гэтэл одоо энэ сумын ард иргэд чинь одоо гинтийн осол аваар уус үер гал түймэр одоо тэгэл өөрсний одоо эргэтэн төгслийн өвчнөөсөө болоод энэ хэвтэж байгаа өвчтнүүд маань эхний 1-2 өвчтөн юм уу янз бүрийн одоо гинтийн ослоос болсон юмнаас л эхний тендерээ ирсэн эм тарай маань дуусчдаг байхгүй юу. Сумын эмнэлэгт 260 гаруй төрлийн эм байнга байх ёстой. Гэтэл эдгээр эмийн тал нь энд байхгүй байгааг эмийн сан чинь хэлж байна. Өнгөрсөн жил сумын эмийн хэрэгцээнд зориулж 8 сая төгрөг төсөлж байсан бол энэ жил 5 сая төгрөг болгож таньжээ. Гэтэл эмийн үн хэд дахин өссөн байна. Эмийн санг бол одоо ерөөсөн сумынхан эрүүл мэндийн төвд эмнэлэг тавьчихж байгаа өвчтнийг эмчилж тийм эмээр хангадаг болгоод тендер эмийг л болиулчвал болохоор байгаа. Эсвэл эргэлтийн эмийн сангаа хувьд өгүүлнэг болно. Ийм л 2 гарan байна. Энийг л одоо нэг тийш нь шийдэж өгөхгүй эргэлтийн эмийн сан бол яг одоо сүнэлтийн байдалд ороод байна. Сүүлийн үед автоосол хөдөө орон нутагт нэмэгдэх болсон. Гэтэл Мандлова сумын эмнэлэгт хүнд осолд орсон хүмүүс ирэхэд эмчилгээ хийх боломжгүй. Эртхэн аймгийн төв рүүгээ явуулахаас өөр арга байдгүй. Өөрөөр хэлбэл эм тариа байхгүй чагнуур зүүсэн эмчил суманд сууж байгааг тэд хэлж байлаа. Арган аймгийн засаг даргын санаачилгаар улс бүсийн олимпиадад эхний 3 байн шалгарсан багш сурагч за мөн шав бэлтгэсэн багшийг 200-аас 500 мянган төгрөгийн мөнгөөр урамшуулах захирамж 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ жилийн жид улсын олимпиадаас медаль хүртсэн 3 сурагч тэднийг бэлтгэсэн 3 багш болон улсын олимпиадад амжилт үзүүлж мөнгө медаль хүртсэн 2 багшийг тус алдаршуул шагналаа. Өмнөх жилүүдэд монгол хэл нийгмийн тухай мэдлэг хичээлүүдэд сурагчид амжилт үзүүлж байсан бол энэ жилээс биологи, мэдээлэл зүй, зураг зүйн хичээлээр төрлөө нэмж нөгөө тэгвэр мөнгөн урамшуул хүртэх багш сурагчдын тоо нэмэгдэжээ. Ер нь бол одоо анхны жилээс одоо өнөө жил ингээд 2 жилийн хугацаанд хүүхдүүдийн тоо болон одоо багш нарын тоо нэлээд бүх нэмэгдэж байна. Шагналын хэмжээ бол бас нэлээд өндөр юм байдаг. Одоо төрүүлсэн багшид бол 500 мянган төгрөг, мөнгө төрүүлсэн хүүхдэд 300 мянган төгрөг гээд ингээд бас өгдөг байгаа. Засаг даргын санаачилсан багш сурагчдыг урамшуулах захирамж хэрэгжиж ирснээс хойш 6 сурагч 8 багшид нийт 5.3 сая төгрөгийг урамшуул хэлбэрээр олгожээ. Урамшууллыг тариад төвшрүүлэх Эрдэнэ мандал сумын сурагчид багш нар хүртэж байгаа нь алслагдмал хөдөөгийн сурагчид улсын шилдэг сургуулийн сурагчидтай энэ зэрэг цүйц мэдлэг боловсралтай байгааг нотлон харуулж байгаа юм. Улсын олимпиадад ингээд байр эзэлсэн багш сурагчтай ингээд засаг даргын захирамжаар жил бүр урамшуулж байгаанаас одоо багш нар болон сурагчдад илүү олон тийм амжилтыг гаргах одоо тэр урам зориг хайрлсан бас сайхан ажил боллоо гэж үзэж байна. Багш сурагчдыг шагнаж урамшуулахаас гадна аймаг улсын хэмжээнд үзүүлсэн сурлагын амжилтаа шалтгаалan тухайн сургуулийг мөн урамшуулдаг байна. За манай улсад 2009 оноос хойш 50 гаруй хүүхдэд унгийн суулгацын мэс заслыг амжилттай хийсэн. Гэхдээ үүний цаана олон 10 хүүхэд ийм төрлийн хагалгаанд орохоор дугаарлаж зарим хэсэг нь төлбөрийн боломжгүй байдлаас болж тахир дутуучдын гинэд орох тохиолдолж элбэг байдаг байна. Харин манай улсын эрүүл мэндийн салбар Австралийн Cochlear фирмтэй хамтран дунган суулгацын мэс заслыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар улс нь дээрх асуудлуудыг шийдэх боломжийг бүрдүүлж байна. Манай улсад жилд 1000 төрөл тутмын нэгэн тагдуулын хүүхэд төрдөг байна.
Энэ нь жил дунджаар 80 хүүхэд төрөлхийн дүлий төрж байна гэсэн үг ээ. Гэхдээ энэ тооны цаана илрүүлж бүртгээгүй үлдсэн тохиолдож байгаа гэдгийг салбарынхаа хэлж байна. Дунгийн суулгацын мэс заслыг тогтмол хийдэг болсноор ийм гажигтай төрсэн хүүхдүүдийг эрт эмчлэх боломж бүрднэ. Тэгэхээр энэ таг дүлийн хүүхдийг одоо 2 наснд нь багтааж оншилж дунгийн суулгац суулгаж тэгээд 3-4 наснд нь клиера оюун ухааныг хөгжүүлж тэгээд 6 наснд нь хэвийн боловсролтой сургуульд оруулж гүн болгох насаар нь тахирдагт оюун ухаас сэргийлэх ийм тусламж үйлчилгээл явагдаж байна. Дунгийн суулгацын мэс засал бол төрөлхийн болон олдмол таг дүлийн хүнд сонсгол оруулах орчин үеийн эмчилгээ. Монголд энэ төрлийн хагалгааг цөөн тоогоор хийж байсан ч эмчилгээний үндсэн бааз байхгүй. Бид өчигдөр Монгол улсын эрүүл мэндийн яамтай дунгийн суулгацыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өнөөдөр тус гэрээг ажил хэрэг болгоход эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтрах гэрээг мөн үзэглэлээ. Дараагийн гол алхам бол AMGG эмнэлгээр дамжуулан эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дунгийн суулгацын хагалгааны бааз бий болгоно. Үүнд хагалгааны өмнөх оншилгоо, мэс засал, нөхөн сэргэх тусгай үйлчилгээгээд бүгд багтах юм. Монгол зөвхөн дунгийн суулгацыг хийхэд ойролцоогоор 10,000 гаруй доллар болно. Үүн дээр хагалгааны өмнөх оншилгоо, дараах эмчилгээний үн багтаагүй. Одоогийн байдлаар Монгол тус хагалгааг хэдэн төгрөгийн өртгөөр хийх үн тодорхой гараагүй. Харин эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинжилгээний хүрээнд өндөр өртөгтэй мэс заслын төлбөрөөс хөнгөлөх үйлчилгээнд дунгийн суулгацын хагалгаа орно. Одоо бол ингээд санхүүжилт нь бол эрүүл мэндийн даатгалаас 70 орчим хувь гарахаар болж байна. Дээрээс нь энэ цогц одоо диспансерын хяналтын механизм нь бол байх ёстой гэдгийг манай эмч мэргэжлүүд тогтолцоо маань өөрөө ойлгосон учраас одоо цаашдаа улам үр дүнтэй болох байхаа. Чих хамар хоолын гажигтай төрөлт болон дунгийн суулгацын хагалгаа хийлгэх шаардлагатай хүмүүсийн тухай судалгаа гаргах гээд хийх шаардлагатай ажил олон байгааг мөн дурдж байна. Энэ тал дээр ч Австралийн Cochlear фирм мэргэжилтнүүдээс туршлага судлах юм байна. Баянзүрх дүүргийн 3-7 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу сансар орчинд байрлах согтруулгын дагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг хязгаарлаж хаахаар болсон тухай өнөөдөр дүүргийн засаг даргын тамгын газараас мэдээллээ. Нэг хороонд хэтэрхий олон баар, караоке, шөнийн цэнгэрийн газар байрладагаас болж гэмтэргийн гаралт нэмэгдэх, оршин суугчдын аяг тухтай байдалд алдагдах зэрэг олон асуудал гарч байгааг цэгцлэх зорилгоор энэ арга хэмжээг авахар болжээ. Бидний хэлж заншснаар сансрын түнэл Баянцэл орчмын нутаг дэвсгэр буюу Баянзүрх дүүргийн 3-7 дугаар хорооны нутагт согтуур уулгундаагаар үйлчилдэг 60 аж ахуй нэгж ажилдаг. 6-аас 7,000 хүн амтай нэг хороонд 30 орчим баар цэнгэний газар байна гэдэг ямар их асуудал эрсдэл үүсгэж байгааг цагдаагийн байгууллагаас гаргасан сүүлийн үеийн судалгааны дүн харуулна. Тус хороодод гарах гэмт хэргийн тоо хамгийн өндөр ихэвчлэн согтуугаар үйлдэгдсэн байна. За 3 дугаар хороон дээр эхний 5 сарын байдлаар нийтдээ 58 гэмт хэрэг бүртгэгдсэн. За согтуугаар үлдэгдсэн гэмт хэрэг 16 бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулаад үзэхээр 43.7%-аар өссөн. За 7 дугаар хорооны нөхцөл байдлаар товч дурдахад нийтдээ 113 гэмт хэрэг бол бүртгэгдэж, энэ бол нийт гэмт хэрэгт эзлэх хуваараа бол 11.3% бол эзэлж байгаа. Тиймээс сансрын түнэл Баянцэл орчмын баар цэнгэний газруудыг хаах, үйл ажиллагааныхын чиглэлийг өөрчлөх ажлыг нэгдсэн журмаар явуулахаар төлөвлөж байна. Манай 7 дугаар хороо 3 дугаар хороо бол ерөөсөн энэ арх түүгээр борлуулдаг цаг хит толширснаас бол даац нь маш хэтэрчээд байна. Тэнд байгаа хүмүүс амар амгалан байх ямар ч орчин бүрдэхгүй. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа үндэ алдагдаад байгаа юм. 60 аж ахуй нэгжийн хаалгыг шууд л барихгүй. Тэд татвар төлөгч бас тодорхой тооны хүмүүсийг ажлын байраар хангадаг. Гэхдээ оршин суугчдын нийтийн эрх ашгийг хангах ёстой учраас бизнесийн алдагдал хүлээлгүйгээр хэрхэн ажиллах боломжтой талаар аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийж зөвлөлдөх юм байна. Төрийн байгууллагын зүгээс энэ байгууллагуудын цаашдын бизнесийн үйл ажиллагааг өөрчлөх тийм ээ. За дараачийн боломжит энэ үйл ажиллагааг дэмжин бидний зүгээс хамтран ажилланаа. За мөн стандартын шаардлага хангаж байгаа хууль дүрм журамд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллагуудыг бол бид нар мэдээж тэр мэргэжлийн байгууллагуудын зүгээс үнэлэлт дүгнэлтийг өгөж цаашдын үйл ажиллагааг хэвээр үлдээх ийм процесс бол мэдээж явагдана. Баянзүрх дүүргийн 3-7 дугаар хорооны иргэдээс байнга ирдэг гомдол саналыг үндэслэн оршин суугчдын дунд судалгаа явуулсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 80 орчим хувь нь тэр хавийн баар цэнгэний газруудын үйл ажиллагааг хаах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Одоо дэлхийд эхэн дөрвөн жоо үйл явдлыг хүргэе. За өчигдөр бүгд найрамд Хятад ард улсын дарга Си Цзиньпин Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банкны дүрмийг батлах ёслолд оролцсон орнуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Тэрээр шинэ банкны дүрмийг баталсан Хятадын санаачилсан олон улсын банк нь түүхэн алхам гэдгийг тэмдэглээд Хятад улс дэлхийн санхүүгийн өнөөгөн тогтолцоог өөрчлөх зорилгоор Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банкыг байгуулж байгааг мэдгдсэн байна. Хятадын хөгжил цэцэглэлт Аз төв цаашлаад дэлхийн ертөнцгүйгээр өсөн дэвжих боломжгүй. Иймд Хятад улс өөрийн хөгжил дэвшлэр дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулах сонирхолтой байна. Тиймээс Бээжин одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа олон улсын хөгжлийн банкуудыг дэмжиж ажиллана гэдгийг Хятадын дарга онцолсон байна. Цаашид энэ банк нээлттэй хоёр талдаа ашигтай шинэ эндэр болж Азийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулах олон улсын байгууллага байх юмаа гэдгийг Бээжин илэрхийлж байна. Үүсгэн байгуулагч 57 гишүүн орнуудын хувьд энэ банкыг бүс нутгийн дэд бүтцийн хөгжилд дэмжлэг болоо зогсохгүй, бүс нутгийн худалдааны харилцааг тэлэх ач холбогдолтой гэж харж байгаа. Ялангуяа дэд бүтцийн хөгжил муу орнуудад туслах бодит хувь нэмэртэй байгууллага байж, Хятадын санаачилсан нэг зам нэг бүс төсөлтөөч уялдуулах нь чухлаа гэсэн байр суурийг зарим орнууд илэрхийллээ. Энэ санаачлага бүс нутгийн болоод дэлхийн улс орнуудын дэмжлэгийг авч чадлаа. Бид үүсгэн байгуулах шиг гишүүн 57 орны төлөөлөл дүрмээ баталж байгаад баяртай байна. Энэ бол бид нэгдмэл байж нээлттэй зарчмаар хамтран ажиллах нэг сонирхлыг харуулж байгаа хэрэг юм аа. Бид олон талт хамтын ажиллагааны энэ зорилтоо тууштай хэрэгжлүүлвэл энэ банкны үйл ажиллагаа амжилттай үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна. Одоо Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын энэхүү банкны үүсгэн байгуулагч 57 орн банкны дүрмийг хүлээн зөвшөөрч дор бүрнээ сойрхон батлах ёстой. Дүрмд зааснаар Араб ба түүнээс дээш улс энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч сойрхон баталсны дараагаар банкны үйл ажиллагаа эхлэх юм байна. Мөн гишүүн орнуудын дүрмийн санд оруулах хөрөнгө заасан хэмжээний 50-аас дээш хувь байх ёстой юм а. Хятадын засгийн газар энэ оны эцэс гэхэд энэхүү банкны үйл ажиллагааг эхлүүлж зээл олгон төслүүдэд хөрөнгө оруулалт хийж эхлэхээр зорж байна. Мөн Хятад улс үүсгэн байгуулагч гишүүнээс гадна өөр улсууд нэгдэн орхон нээлттэй гэдгийг дахин зарлаж Америк нэгдсэн улс, Япон зэрэг орнуудыг урьж байгаа. Гэвч Америк, Японы хувьд энэ банкны засаглал зарчим ил тод биш байна гэсэн үндслэлээр нэгдэхгүй гэсэн байр суурийг одоогоор хэлж байна. Монгол улсын хувьд энэхүү банкны үүсгэн байгуулагч гишүүний хуваар дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Одоо хууль тогтоох байгууллагаараа хилэлцэн сойрхон батлах ёстой юм а. Оросын улбан улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас Орос Японы яриа хэлэлцээ ирэх 11-р сард Турк улсад уулах их хорийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болж магадгүйг мэдээлжээ. Өнгөрсөн 7 хоногт Оросын улбан улсын ерөнхийлөгч Владимир Путин Японы ерөнхий сайд Шинзо Абэнаар утсаар ярилцахдаа харилцаа холбооны орон зайг нээлттэй хадгалах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн юм. Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ Оросын улбаны улсын ерөнхийлөгчийг энэ онд багтаан Япон улсад айлчлахыг урьсан. Одоогоор хоёр улсын засгийн газар хоорондоо Путин Абэ нарын уулзалтыг их хорийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулах тухай хэлэлцэж байгаа юм байна. За их хорийн дээд хэмжээний уулзалт ирэх 11-р сарын дундуур Туркийн Анталия хотод зохион байгуулагдах юм а. Японы тал Оросын улбаны улсыг их 8-ын бүлэгт нь эргүүлээ оруулах нь зүйтэй гэсэн өнцгөөс асуудалд хандаж, за Токио, Москвагийн харилцааг таслахгүй хэвийн байлгах нь аль аль талдаа ашигтай гэж үзэж байгаа. Мөн Япон улсын засгийн газар Оросын хяналтанд байдаг дөрвөн арлын маргааныг шийдэхүүднээс Оросын улбаны улстай яриа хэлэлцээ хийх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Бүгд найрамд Хятад ард улс Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд бүгд найрамд Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Брюссел хотноо Хятад Европын холбооны дээд хэмжээний уулзалтанд оролцож байна. Тэрээр мөн Европын холбооны эрх баригчидтай уулзаж хоёр талын эдийн засгийн харилцааг тэлэх асуудлыг хэлэлцсэн байна. Хятад улс 28 гишүүнтэй Европын холбооны гол хэрэглэгч төдийгүй нийлүүлэгч бөгөөд Евробондын урт хугацааны эзэмшигч орн юм а. Түүнчлэн Бээжин Европын холбооны нэгдмэл байдлыг дэмжиж, евро мөнгөнд тэмдэгтийн ханшийг чанга байлгах сонирхолтой байдаг. Энэ үүднээс Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Грек улсыг еврогийн бүсд нь үлдээхийн тулд Грекийн засгийн газар болоод түүний зээлдэгч улс орнууд эцсийн мөчөд хамаагүй тохиролцоонд хүрэх нь зөв болох юм байх юмаа гэдгийг онцолж байна. Европын холбооны статистик мэдээлэлд дурдсанаар бүгд найрамд Хятад ард улс нь Европын холбооны худалдаанд Америк нэгдсэн улсын дараа ордог 2 дахь том түнш орн юм а. Европын холбооны гишүүн 28 орны нэг Грек улс эдийн засгийн дампуурланд зарлахад тун ойрхон байна. 2008 оноос хойш олон улсын зээл тусламжаас хараад эзэн засагтай байж ирсэн Грек улсын өр зээл өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 177%-тай тэнцэж байна.
Өнөөдөр 24 цагаас өмнө Грек улс олуулсан валютын санд 1.8 тэрбум еврогийн зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой. Гэвч Грекийн эрх баригчид еврогийн бүсийн зээлдэгчид нь зээлээ зогсоовол энэ үрийг төлөх боломжгүй гэдэг байр суурийг хэлж, зээлдэгчдийн зээлээ төлөх хугацааг нь хэд хоногоор ч сунгах байхаа гэсэн найдварыг тавьж байна. Мөн Грекийн ард иргэдч гэсэн засгийн газрынхаа байр суурийг дэмжиж еврогийн бүсээс гарна гэж нэг их болгоомжлохгүй байгааг зарим хэвлэлүүдэд онцолж байна. Гэхдээ Грекийн ерөнхий сайд эрх нэм гарагт болох бүх нийтийн санал асуулгад ард түмэн нь хатуу нөхцөлтэй хөтөлбөрөөс татгалзсан санал өгвөл энэ нь зээлдэгчидтэйгээ хийж байгаа хилэлцээг сунгах ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Грекийн төсөв танахыг эсэргүүцдэг олон мянган хүн засгийн газрынхаа байр суурийг дэмжин жагсаж эрх нэм гарагт болох санал асуулга зээлдэгчидтэй хийж байгаа яриа хилэлцээнд илүү давуу талыг олгох болно гэж үзэж байна. Грект олгосон зээлийн баггүй хувийг бүрдүүлсэн Германы канцлер Ангела Меркель за Европын холбоо аль болох зөв шийдэл олж Грекийг еврогийн бүсээс гаргахгүй байх нь чухал гэж үзэж байна. Харин Европын комиссийн ерөнхийлөгч Грекчүүдийг засгийн газрынхаа эсрэг санал өгч евро мөнгөн тэмдэгтийн бүсэд улс орноо үлдээх сонголт хийхийг уриалж байна. Харин Грекийн сөрөг хүчнийхэн засгийн газраа Европын холбооны эсрэг бүх нийтийн санал асуулга явуулах нь гэж буруутгасан байр суурьтай байна. Грекийн засгийн газар томоохон банкудаа 7 хоногийн хугацаатай хааж бэлэн мөнгө гаргахад хязгаар тогтоосноос Грекийн хотуудад мөнгөний автомат машинууд ачаалал ихтэй байна. За мөнгөний автомат машинаас иргэд өдөрт дээд тал нь 60 евро авахаар хязгаарлажээ. Бүх нийтийн санал асуулга явуулах Грекийн шийдвэрийг еврогийн бүсийн орнууд ихээхэн дургуйцаж хүлээж авсан. Тиймээс ч Грекийн зээлийн эргэн төлөх хугацааг сунгахгүй гэдгээ мэдэгдэж, Европын төв банк Грекийн банкуудыг дэмждэг хөрвөх зээлийг нэмэгдүүлэхгүй байхаар тогтоод байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама номхон талын худалдааны хилэлцээрийг батлах тухай хилэлцээг эхлүүлэх эрхийг өөртөө олгох зорилготой хуулийн төсөлд гар хэвсэг зурсан байна. Тиймээс худалдааг дэмжих эрхийн тухай энэхүү хууль Америкийн нэгдсэн улсын бизнесийг дэмжих худалдааны хууль дүрмийг шинжилэхэд дөхөн болно гэж цагаан ордны тэргүүн үзэж байна. Мөн номхон талын чөлөөт худалдаанд нэгдснээр Америкийн нэгдсэн улсын тэргүүлэгч байр суурь Аз төв төдийгүй дэлхий дахинад хэлэх юмаа гэдгийг Барак Обама онцлон тэмдэглэж байна. Гэхдээ одоо Барак Обамагийн өмнө чөлөөт худалдааны хилэлцээрт нэгдэх тухай хилэлцээг амжилттай хийх томоохон сорилт тулгарч байгаа. Номхон талын түншлэлийн хилэлцээнд оролцогч 12 орон эх сарын сүүлээр сайдын төвчний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэхдээ эдгээр 12 орон үндсэн тохиролцоонд хүрэхээс өмнө гол асуудлууд дээр саналын зөрүүтэй байдал их байгаа юм а. Одоогоор Бруней, Чили, Шинэ Зеланд, Сингапур гэсэн 4 орн л энэхүү хилэлцээрийг сойрхон батлаад байна. Одоо та бүхэн ойрон өдрүүдийн цаг агаарын мэдээ хүлээн авна уу? Монголын мэдээ агентлаг цагаан хүрд мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ.